Хэрв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. 6 дугаар хэсэг. Тосгоны хүмүүсийг цөм дарай авгаа шиг бодож яваа гэж бодохоос тэдэндээ ойртох нь битгийг л тэднийг харагч хүсэл хомсын чинээ төрөхгүй. Иймд талбайн захаар өндөр ургасан өвсөн донд орж ажил хийсэн хийгээгүй дундуур цалгаар толж байхдаа энэ хэргийн учрыг хэрхэн тайлж хэрэгтнүүдийг илчлэн хөөрхий хүүхдүүдийн шаналлыг тайлж ирээдүйд учирч мэдих гай зовлонгоос хичнээн хүүхдийг аварч чадах тухайгаан бодсоор газар малтаж суув. Энэ суугтаа гинт талбай дээр танилцсан үл таних охиныг эргэн санав. Тэгэхэд эмийн дуудаад явснаас хэл сураг тасарсан. Тэр цагаас хойш ахиж харагдаагүй охины тухай арай муу хүмүүсийн гарт орж парам нэртийн мангасын ангал руу унсан юм биш үү? Хэмээн бодоход цээж нь хүндүрлэн завхин чийгдэв. Үнэхээр ажил хийхин аргагүй ядарсан дээр ямар ч хүсэл төрөхгүй байсанд яраггүй малгайг нь тайлж бариад талбай дундуур гатлан явсаар тоосгон руу явах нарийн чимийн амсар дээр ирэхэд түүний араас хэн нэгэн дагсангүй. Бодвол хүрлээ нэг дэш явсан бололтой. Холны нүдэнд өртөхгүй хүн шиг явсаар тосгоны цагад ирэхэд ухасгийн нуугдж байшин бүрийн араар бүгдийн явсаар норжин эмгэний байшинд хүрэв. Яргүйг энд ирэхийг хинч хараагүй дээр энэ нэг нь тагаагүйг бадлагаажуулах гэсэн шиг эргэн харсаар байлаа. Хуучин модон хаалганы нугасыг чимээ гаргахгүй хүн шиг өргөсхий нээж яваад явж орлоо. Тэнд хинч байсангүй. Буудсан гарч явахдаа тосгоны дарагтаа улаан нүрээрээ таарч хава. Өдрийн халуун наранд цүдэг эргээдсэндээ тээрдсэн хөгшингэр ай хэлсээр бүсгүн өмнө ирж зогсоод "Өө чи чинь хүнгүй айлд юу хийж байгаа юм? Хулгайч нохоо шиг шинжлээд" гэхэд бүсгүй хэдий сандарсан ч үүнийг гаднан аль болох харуулахгүй хичээхтэн харцаар ширв татж. Хулгайч гэв үү? Ухаан санаа дутуу настай хөгшин эмэгтэй ганцаар амьдарч явахад ядаж бийж болсон эргэж тойрох хэрэгтэй үсттэй. Мөн тэгсэн бол та. Энэ газар өөр ингэсэн хууль дүрмтэй, түүнтэй захирагдаж амьдардаг хүн амтай, засагтай газар. Энэ дуртай нэржгээд өөмөл самууруулна гэж байхгүй шүү нөхөр. Гэж хэлэгтэн халааснасаа янжуур гарган ирж хатаж өмгөлдсөн баруун урууландан 100 асаахаар халаасан ирэв. Тэгтэл яргуй халааснасаа асаагуур гарган ирж тосгоны даргын тамхиг асааж өглөө. Дарга нүдэн томруулан ихэд гайхсаар зогсоход бүсгүй. Та хүүхэдтэй юу? Бэ. Бодвол ганц биш болол та. Энэ тосгонд байгаа юу? Гаа, гадагшаа сургуульд явцгаасан. Тэгвэл та өөр хүүхдээ санахын зовлон гэдэлжил явах хүн юм байна. Гэхдээ тань шиг мөнгөтэй хүнд бол хэдхэн цагт нисч очиод уулзахад чадахгүй юм байхгүй үз? Хэмээн хэлэхэд тосгоны дарга өнгөрсөн хавар хүүхдүүдийн санахтан төсвийн мөнгөөр сард нэг удаа шахам алс хол Америк руу 3 таа нисчгээд иржээ. Тамхины өтгөн саарал удаанд гоолойн хорсгод нэг паргийн ханаж аваад. Чи нүгээрээ юу хэлэх гээд байна? Хэмээн ихэд бохимдонгуй зогсож буг анзаарсан яраггүй. Өөр хүүхдээ алдсан өчнөн олон эцэг их эми өвөө үлдсэн амьдралаа тамд өнгөрөх гээд тарчилж суугаг та харж гинөө? Тэдэнд нисээд очих мөнгө байхгүй. Байлаач очихын эцгүй алсын алсад явчихсан хүүхдүүдийн инээсэн зураг эрх багынхын хідэн хэртэй хувцснаас юу ч үлдээгүй. Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм? Одоо байдлаа чи намайг шүүх юм уу? Чи өөрөө хүн шүүхэр тийм сайн хүн юм уу? Чиний эцэг их тэгээд жаргаж байсан хэрэг үү? Хэмээн дуугаан хөндөрсгөөд ирэв. Яргууч мөчөөгөн өгөлгүй. Шүүхэр сайн хүн гинэ. Та нарыг бодвол миний дотор инэрч хайрлах сэтгэл боцолж байдаг юм. Нэг л өдөр энэ бүх нууц чинь олонний өмнө илуулахад
та хүүхдүүдтэйгээ алхаад очиход ойроос ч хурж чадахгүй болох уу гэсээр байшин руугаа буцан алхлаа. Ийн алхаж явахдаа хэлсэн үгэндээ ихэд харамсаж удахгүй дохиож мэдэх учир битүүлэг явдлуудыг дотроо нь төсөөлж зүрхэн базалж явв. Харин ард үлдсэн тосгоны дарга дотроо нь шатаж гаднаа нь тийчилсээр хоцорчээ. Норжин эмгэн яагаад хэл сурггүй алга болсон? Тосгоны дарга саяны үгээрэн юу хэлэх гэж оролдсон. Хүрлий жохом юунд орооцолдсон нь ингэтэл нуугаад байгаа зэрэг олон бодол тархийг нь базлан додрыг нь шаналгаад эхлэхэд яргүй тисэлгүй орон дээр буруу харж эвхрэн хэвтлээ. Ийн хэвдэгтэн хэсэг зөөрмөглжгсэн байжээ. Яргуун ар нуруугаар хүйдэн салхисыг нэ. Хоёр завхна сүүл хэсгэрэн яг л тоосох зүүчгсэн аятай хүндрээд юм л бол нүд нь анилдчих гээд болж өгөхгүй. Хөлн жижирч юу сөгрөө дунах гэж буу аятай өвдгөн сулрахаж. Үнийг л танил мэдрэмж. Нойргүй гонсон мянган шүн санаанд нь ороход бүсгүй сэгэл аван эргэн тойрноо харжээ. Эмлэгт байв. Хэзээч санахыг хүсээгүй. Хүчээр шахам ой тоноосон аржсан тэр өдөртөн эргэн иржээ. Бүсгүн бүх би өөрийн эрэхгүй чичирч эхлэхэд хойш угарч яваад сандалд тулахад хэдийн суларсан өвдөг бүсгүн өгцгийг сандалн дээр нааж орхив. Орон дээр хэвдэх бэлгэгийн хоёр нүд улаанаараа эргэж. Яаж өвлөгч юм бэ? Чи намайг хаалгахыг хүсэе юу? Чи намайг өгсөн хойно өөрөө чаргах гээд намайг алж байгаа юм байна тийм үү? Гэх цахирдсан дуу гаргатаа зэрэгцэн бүсгүй мөрнөөс хэн нэгэн угдсчин татлаа. Яргуу цачин сэрэхэд хамаг биеийг нь хүйтэн хөлс дааварлаж өмөлсөн хувцсыг нь хүртэл нэвт норгожээ. Хүрлээ түүнийг сэрээсэн байв. Өөрийг нь тэврэх гэсэн хүрлээг нь тэврээс холдсон бүсгүй хэсэг хугацааны дараа сэхэл авч залуугийн өд толгой өргөн харлаа. Хүрлээг нь царай барайж харагдана. Тосгоны даргын царааллаар л үлдсэн юм хомыг нь зохицуулчгаад ирэвэз хэмээн бодож суудлаа. Ховцолж явах хэрэг гарлаа. Хаашаа? Нөгөө талбай дээр байсан охин байна да. Тэрийг баавга барьчихж гэхэн тэр яргуу чигэндэж итгэсэнгүй. Бүх дэлхий харан хуйлж хэдхэн өдрийн өмнө өндөр ургасан өвсний наахантай талбай дээр хідэн чулуу өрчхөөд хизэмэдгүй явах гэж бүдэн ихэд харамссан байртай ярьж байсан хөөрхий охин одоо үгүй болжээ. Цэцэг шиг дэлгэрч бүжин шиг дэгдэж дэрвэж явах ёстой жаахан охин бусдын гарт үгүй болсон тодорхой. Үүнд түүний дэргэд суугаа хүрлээж гар биеэр оролцож үлдсэн уул мөрийг баллахаар явжгаад эрэхтэн гутлынхан шаврыг нь арилгахаа мартжээ. Царайнд нь хачин их гуниг тодорсон энэ залууд яраггүй хэдийн сэтгэл алдарч шаргатай зүрхнийхэн бүдэн хэсгийг бүгдийг нь өгч өгсөн. Гэтэл түүний гар нялхсын цусаар угаагдсан нүгэлт нэгэн гэдг нь эргэлцээгүй. Ийм бодгоос хүрлээ бэлгээ хин хин нь огтос ялгаагүй санагдах. Оршуулах ёслол ойр зүрийн цуглаан гэлсээр үдэш болжээ. Хөл дээрэн тогтож ядсан бүсгүй байшингийнхан өмнө хурж ирээд хүрлээд хандан. Өнөөдөртөө би ганцаараа баймаар. Чи гэртээ хараад амарч үз гэсээр хариу сонсолгүй яваад орчихлоо. Бүсгүн ийм гэнтэн үйлдэл цочирдсан хүрлээч олон зүйл ярилгүй буцан алхав. Тосгоныхан гэр тэн орч хэсэг божигнож байснаа унтаад хөө гэлдэн чимээ тасарлаа. Яргуй хуучин дээлэн эвхэж
аяга бүлээн ус зэхэж орныхоо өмнө тавиад өнгөрсөн хэдэн өдрүүдэд өөрөөс нь тусламж ирсэн охины сүнс ирж магад хэмээн бодогдсон. Суугаагаараа хүлээхэр шийдсэн энэ байв. Нэг мэдсэн ундчихжээ. Шалаар нэг гоожсон ус хөлийнхэн үлмид хүрэн чийгдүүлэхэд яргуй цочин сэрж гарвал сарны гэрлээс нуугдсан жаахан охин орны дороос бяцхан гараараа тэмтчин зэхэж тавьсан усыг авах гээд болж өгөхгүй алхачихсан тэр байж. Тэр дүрлийсэн цэнхэрнүүдээр бүсгүн өөдөөс цоо ширтэн доош гарч хэвтэгтий. Миний ам цангаад байна хэмээн аман тань шивнэм бовтонлаа.